Улаан өнгийг 2025 онд ямар ордны хүмүүс хэрэглэвэл илүү одоо амжилттай байх тал дээр нь зөвлөгөө хүргэх гэж байна. 2025 онд хонь, арслан, хилэнцэн ордныхан маань улаан өнгийг хэрэглэж өгөх юм бол та бүхэн яг жигд сайхан эрчим хүч энерги хадгалаад салбар болгонд амжилттай байх боломжтой. За хоньны ордныхан гэхэд та бүхэн энэ жил оюун санаа, оюуны хөдөлмөр, сурах, боловсрох энэ зүйл дээрээ нэлээд анхаарч энэ зүйлээ бусдтай хуваалцах, за бусдаас суралцах, шинийг одоо эрэл хийх, шинэ хэл сурах гэх мэтээр ингэж оролдож үзэх юм бол илүү амжилттай байх юм байна. За таны эрүүл мэнд одоо гэр бүлийн харилцаа бол одоо энэ жил нэлээд таатай байх нь. Тэгэхээр та бүхэн маань одоо санхүү ажил төрөлдөө нэлээд анхаарлаа хандуулах юм бол энэ жил илүү нээлттэй байхыг санал болгож байна. Илүү нээлттэй та юу чаддгийг, юу хүсэж байгаа, яаж ямар арга замаар ямар байгаа гэд ингээ илүү нээлттэй бусдтай ингээ хуваалцах юм бол одоо сайхан хамт олонны дунд сайхан шинэ ажил хайж байгаа бол ажилтай, сайхан одоо хайр хүсэж байгаа бол ийм хайртай учрах нэ. За тэгэхээр та бүхэн маань улаан өнгийг одоо сайхан хэрэглээрэй гэж зөвлөх байна. Арслангийн ордныхан болол энэ жил та бүхэн өөрийнхөө чаддаг зүйлээр сошиал медиа орчинд ямар нэгэн зүйл хуваалцах юм бол та энэ жил одоо захиур хаглах жил чинь юм байна. Тэгэхээр энэ одоо видео контентууд за Instagram, Facebook, page, YouTube гэдэг энэ сайхан сувгуудыг ашиглаж чаддаг зүйлээ бусдад хуваалцах юм бол та 20 жилийн туршид одоо толгой өвдөхгүй амар амгалан байх санхүүг эрхчлөөнд хүрэх юм байна. Эд баялаг аривжин дэвчих юм байна. За тийм учраас та энэ улаан өнгөөр өөрийгөө сайхан дэмжиж өгöd чаддаг зүйлээ мэрэгжлийн хуваалцаарай. За харин хилэнцэн ордныхан та бүхэнд одоо гинтийн том бэлэг баялаг бий болох юм байна. За магадгүй одоо санхүүгийн өв уламжлалт ч юм уу тийм ээ. За одоо эсвэл гинтийн сайхан хамт олонны дунд орж ирээд амжилт бүтээл одоо харивжих, за аялж явж байгаад одоо сайн сайхан хүмүүсийн хүрээлэл дунд орох гих мэтээр ер нь танд бол одоо бүх салбарт аз тохиох жил. Ялангуяа та энэ жил 5 сарын 21-ээс 11 сар хүртэл одоо маш сайхан аялж зугаалж ижил зоригтой, ижил хүсэл мөрөөдөлтэй хүмүүсийн дунд илүү сайхан орж нээлттэй байх юм бол та одоо баялгаа дэлгэрүүлэх бүрэн боломжтой. Хоньны ордныхан тэр боловсролын салбарт одоо анхаарлаа хандуулах сар чинь бол Бархасбад гариг, Санчир гаригийн ивэл нь 5 сарын 21-ээс 9 сарын 1 хүртэл байгаа учраас энэ үед бол сайн одоо боловсрлаа дээшлүүлэх гэж байгаа бол за боловсролын төлөө юм хийх гэж байгаа бол та илүү нээлттэй дэлгэрэнгүй одоо байх жил чинь сар чинь юм байна. За ингээд энэ одоо хонь арслангийн ордныханд Азийн Санчир гариг, за Бархасбад гаригууд одоо ивэлээ хайрлах юм бол хилэнцэн ордныханд Тэнгэрийн ван, Санчир, Бархасбад, одоо Далай ван гэд бүх гаригууд танд бүр ингээд алгаад дэлгээд дэмжиж байж байгаа учраас та одоо л хөдлөх жил чинь юм байна. За ингээд бүгдийг ингээд сайхан бодоод ингээд нэрлээд үзэхээр 2024 онд эхэлсэн юм чинь 20 жилийн туршид таныг ингээд азтай байх, амжилттай байх одоо дагуулах нэ гэсэн байна. Тийм учраас та нар маань 2024 онд ер нь бодож санаж исэн зүйлээ эхэллээ тавьж авах юм бол илүү сайн байх юм байна. Яагаад гэвэл 2024 он бол фэнкшүүгийн шин нэрэн буюу нөгөө 8 тооны бэлэгдэл байгаа шүү дээ. Хязгааргүй 2 тэмдэгний бэлэгдэл. Тийм учраас та бүхэн яг одоо эхлээрээ за ингээд хэрхэн одоо модерн залуу орчин үеийн байх вэ гэх юм бол бидний улаан өнгөнүүд дотроос хамгийн сайн мэддэг улаан өнгө бол Бадмар гэдэг чулууны улаан ягаан хүрэн өнгө байгаа штэ. За энэ өнгийг 2020 онд одоо тренд өнгө гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр сэрүүн дэвсгэртэй хүмүүс нүүрнийхөө ойрхон хэрэглэхэд нэлээд тохиромжтой өнгө боловч дулаан дэвсгэртэй хүмүүст нүүрнээс хол хэрэглэхэд тохиромжтой. За хэрвээ та яг нүүрнийхээ ойрхон хэрэглэх улаан өнгийг хайж байгаа бол
намуу цэцэгний өнгө, бидний улаан одоо тупны өнгө, улаан лойлны өнгүүд та бүхэнд илүү сайхан нүр нойр хэрэглэхэд тохиромжтой. За та бүхэн эндээс өнгөнүүдээ сонгоод илүү модерн болгох үүднээс нь төвийг сагсан өнгөнүүд, бээж өнгө, хар бор, газрын шорооны өнгөнүүдтэй холиод хэрэглэх юм бол илүү сайхан тод хурц байх болно. Ингээд та бүхэндээ 2024 он нь амжилттай сайхан одоо улиран одож 2025 он нь бүх одоо баялгаа нээх, дэлгэрүүлэх одоо юу сансан 9 цагаан хүсэл нь биелсэн сайхан жил болох болтугай гэж хүсэж байна. Дараагийн мэдээллийг хүсэж байгаа бол Mongolian Open School пэйжтэй нэгдэж дараагийн мэдээллийг хүлээж аваарай. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.